Гой сургуулийг та нартай танилцуулах гэж байна. Эцэг эхчүүд гоё дуустал нь үзээрэй гэж бодож байна. Тэгээ би өөр ингэсэн туслахтай болсон. Зүмж барих байна. Цүхэн барих уу? Шууд цүх барих болчих юм уу? Сургууль нь гаднаасаа айгүй гоё байсан. Ямар том сургууль юм. Өө анх би харин орж ирсэн ийм том бординг сургууль байна гэж бодоогүй. За. Тэгээ одоо л яг нүдэн тас эхэлж байна нэр нь бол. Чи хэдэн жил сурч байгаа? Одоо би 3 жил сурч байна. 9-р ангиас сурч гисэн. Одоо 11 дэх. Дотор яриндаа хит танах уу? Нөө тэгэл одоо 7 хоногийн 5 өдөр нь хоноод тэгээ ер нь хагас бүтцэнээр орон нутгийн хүүхдүүд нүлдчих болно. Орон нутгийн хүүхдүүд гэж ямар хүүхдүүд аа? Одоо нэг хөдөө орон нутгаас ирж суралцж байгаа хүүхдүүд байд юм бэ? Тийм. Оо орон нутгаас гэхээр хаанаас авах вэ? Одоо жишээл би чи өөрөө өврөнган уянга сумын Оо тийм үү? Уянга сумаа. ягаа таны нэг уран бүтээл хийж нэ синглэц 3 болж ирсэн. Тийм бид нар уянга сумд 8 нор дээр авсан шүү. Тийм. Чи тэгэд байсан юм уу? Би тэгэд байсан. Жохон хүүхдээс нөө. Тий, яг саргалын баяр дээрнээс аахгүй юу? Ямар гоё. Тэгвэл эн чин хөдөө орон нутгаас сурч болох нь байна. Бүр амар юм биш те. Хүүхдээ айлд байлган тэгин ингэнгээ зоод байхгүй. Тэгсэн мөртлөөсөө одоо цагийн орчин үеийн сургалтанд хамруулчих нь хүүхдүүдээ хөтөлбөрт хамруулчих нь. Тэгээ ийм хөрх ийм гоё зогсч мөсдөг ийм хөрх хүүхд болж мөчгнэ шүү дээ. Чи бас тэгэл нөгөө мэдээж ирээдүйд чи хүний хань болно. Хүүхдээ аав болно. Бэлтгэгдсэн байна хүмүүсээ. Хүүхий араа энэ зүгөө ингэ ярьцаа. Анх удаа юм эмгтэй хүний зүгээр. Энийг чи ингэч болно, ингэч болно, ингэч болно заяа. Амар хайр хүрмээр би. Би өг нэг дараахан бай гэж бодсон чинь энэ хүүхд мөгч аюу гоё ярьж мээрээ сэтгэл хөдлөд ах юм. Би одоо зүгээр байгаагаараа бичэдхөө. Тэгээ. За хаална даа гэж. Сайн би ирлээ. Хүүхдүүдийн хаалнаас илүү гарах юм уу? Би шууд эднэгээ оцож явж байгаа шүү дээ өөрөө. Тэгсэн чинь одоо айгүй хөөргөө хараа. Багий тэгээд байгаа. Би ч сургуулаа илүү гоё танилцуулмаар энэ би ахад нэг хүн дуудчихгүй гэдэг шүү дээ. Дуудсан мó? Сайн уу? Хинглээ Бакро гэлөө. Марко гэдэг юм охинтой нааг цог аялуулъя гэсэн. Тэдэр ингээ 12. Чи ясаар 11 12. За тэгвэл хамтдаа болдог уу? За тийм. Ямар гоё гал цагтай. Хүүхд таяр шиг үү? Танаа. Тийм шүү. Ой, тийм шүү. За хоол нь харин бүгдээрээ. Энэ болохоор юу амттан юм байна те дараа нь дараа нь авах юм байна те. Вау, яна өнөөдөр баг идэх гэж бодсон чи идэж өгөх юм дээ. Аста илүү тутаа амтлагчгүй мөртлөөсөө ногооныхаа амтаар хийсэн шүү дээ. Хоолныхоо 7 хоног 7 өөр хоолох уу? Өдөр болгоо. Амтлагч нь тустай байдаг нь бас гоё юм тий. Одоо ингээ хоол идж байгаад хүүхдүүд хөөх ингээ өөртөө юм яриад энэгээр ингэж байгаа байхгүй юу? Гэхдээ хүүхдүүдийн дуу чимээ надад нэг гоё тийм стрессний биш. Тийм гоё хөвгтэй дуу чимээ сонсож байгаа байхгүй юу? Таяр найзууд юм уу тий? Өшөө таяр дээр хэдэн найз байгаа? 300. Яа, яг адилхан сэтгэдэг шүү дээ. Би бол яах вэ бол 6 гэж мэг. Оо, инхүчээ. Сайн уу? Сайн. Цааш чи намайг ийм хятад такси сууж игээгүй. Харигдсан. За энэ хөвчмийнх юм уу те? Энэ маань хөвчмийн кабинет. Сайн уу хин гинэ? Энэ хөвч ямар хөөр эдгээр ч одоогийн байдлаар бид нар ерөөсөө нөгөө багш нар болон ийм одоо юу юм те хүмүүстэй нэрс нэг уулзаагүй явж байгаа байхгүй дандаа хүүхдүүдтэй тоош нартай уулзсан. Тэгсэн чинь хөөхөө өөрсдөө бас надтай. Чаа юу гэсэн гинэ? Энэ нөгөө багийнх маргыг соёо тэнэг орж ийн ятгад өглөө сууж байгаа шиг. Ямар хөөрхий. Сургуулиуд тэрэлд ирж байгаа шүү чи вэж байгаа шиг гэл гараасан. Тэгэхээр тэгээд за заач шиг билгдээ гэл ятгад тоглоод байж. За энэ сургууль энэ юуны хортой? Төгөлдөр хуур тэгээд ятаг мориу хуур гитар гэдэг ер нь ингээд өөр олон хичээл зөндөө хичээлдэг. Чи одоо жишээлбэл сургуулаа төгсөөд ихэнхдээ Инх хүчин сургуулаа төгсөөд одоо энтэй төгсөж чи ямар сургуульд орё гэж бодож байгаа. Уучлаарай өөр энийг барьж байгаа ярьчих уу? Надад байгаа байхгүй юу? За.
Би ер нь л одооны судлаач явна гэж бодож байгаа. Нөгөө бүр ингэ сансарт гарч. Тэгээ ер нь л сургуулаа сонгоог байгаа ч гэсэн үндсэн мэргэжлээ сонгоцсон. Нөгөө одооны судлаачаар нөгөө IT-гаар л илүү хвчлээ явна гэж байгаа. Одоо хэдэр юм лээ? Одоо 8. Хөөрхөн сэргэлээ юм те. 8 дугаар анги. За одоо чи би яг хоёроос асуулт асуу. Чи хэдэн найзтай вэ? Зөндөө их шүү дээ. Таалаа дээр талаа л байгаад байна. Өө тийм бүгдэн дээр найз уу? Тий. Чиний одоо сургуулаараа бахархдаг хамгийн гоё юм чи юу вэ? Надад орж байгаа жилүүд нь гоё санагддаг. Бүх юм нь ингээд үйл ажиллагаа нь ер нь нилээ гоё явагддаг болохоор ингээд улсын сургууль ч гэсэн ингээд явж байгаас ингээд цагийн уран шахууд нь шүү дээ. Энэ болохоор ингээд хүссэн үедээ багш нараа орж иж асуух боломж нь надад өглөө үнэхээр гоё. Ямар гоё ярьсан хүүхд толон түрүү танай сургуулийн натаа мэдлж байгаа нь бүр гоё санагдсан. Гэж би ой сайн байна аа гэл чигтэй хүүхдүүд сайн байна та гэл ингэж хараад тэгэд надад нөгөө нэг юм нээлттэй аваад байгаа байхгүй гоё өөртөө ихтэй тий. Бисаа чиний энэ тоглож байгаа хараас сурчлаа. Тийм үү. Тий хаанаас ихсэн бэ чи? За би энэ За чи эхний энийг л заадаг ч. Энэ үү? за энэ утаснаас татаа. За. Энэ үү? Аа. Та чанти. Би яг чам шиг байх та. Миний ээж надад тийм ятаг авч өгч ирсэн байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхдүүдэд ардуулж хахад нь аккорд барьдаг. За тий амжилт хөөрхнөө. Баярлалаа. Чи бид гуравтай цуг явах юм уу? Бид гуравтай. Тэгэлтэй. Тэгэлтэй. За тий болон тий. За тий. За ийм хөөрхөн ахад найзууд нэмэгдээд байна. Яна танаа 300 найзтай чинь 300-тай цуг явчих үү те. Нөгөө ардаас нь цуурал яваад идэв те. Тийм хөөрхөн ярианууд нь их хөөрхөн багдаг байхгүй юу? Энийг ямар өргөлөөсөө мэдээлэл лаборатори өрөөрөө орын морой гэдэг. Тэгээ орж ирсэн камер зоож хоорондоо энэ миний танилцуулаад би бүр байж гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ өрөө юуны өргөлөө? Тэр график дизайны лаборатори, энэ нь программын лаборатори. График дизайн гэхээр яа дээ? Өөр хичээл орд юм уу? График. Тий, график дизайн болохоор компьютер дээр хэрэг Хөө хийвсүгэ нөө хоёр барьсан. За ихсэн жоохон байли. За. Болоо. Photoshop ашиглаж видео эдит хийх, постэр дизайн гаргах техникчлэн компьютер график ажлуудыг судалж хийдэг. Яг энэ сонирхдаг хүмүүс юм уу? Эсвэл бүр сургалтын хөтөлбөр өөр юм сургалаа. Багхаа. Тэ мэдхгүй те. Гэхдээ ер нь бол сургалт байхгүй мэн те. Тий. Хамгийн чухал юм биш те. Өөрсдөө хийгээ сурчихна. Тэгээд энэ нь болохоор нөгөө нэг яг програмын лаборатори, вебсайт хийх, хэмэл оюунгаа хийдэг. Тэдгэрийг одоо хийлээ. Тэрийг ингээд судалж байгаа англи байна. Софтвер. Энэ өнгөд туршиж үзээрэй гэж байна. Бета V1 Энэ болохоор MX гэдэг одоо шинэ AI зүйл комплекс. хин. Манай нэг найз. Найз юм уу? Энэ сургууль өгч юм уу? Энэ сургууль өгт. Ай манай сурагчгүй яг нэг дор байдаг мэддэг байхгүй манай найз гэдэг найзрахыг тийм хийчих юм уу? Тэгээ одоо энэ олон хүмүүсийн нийлээд багш нар зөвлөгөө аваад Тэгээ одоо бүх хүүхдүүд ихэнх нь гоё яг хөө энэ ахлангийнхан сурдаг байх тийм. Би ч тийм ухацчих. тэгээд дурын хүмүүс комент номноос тэгээд скетч дээр зураад тэгээд нөгөө Photoshop руу орж будаа Манайх одоо нөгөө юу хийж байгаа комикс хийж байгаа. Одоо удахгүй гатлаа ш. Манай зургуул өнгөрсөн жил 23 хүн хийсэн. Оо манай ийм нэг юм чи хийх гэж боо юм болж байгаа чи. Гадаас нэрч ирсэн шүү дээ танд үзүүлсэн. Тэр одоо датагийн датборын хөгжимээс зурбаарын хөгжимээс ер нь анги болгонд ингэж гарч байгаа юм. Манайхан тэрийг харуулаарай за. Тэр аюу гоё хийсэн те. Тэгээ ингэж байгаа байхгүй юу те. Дандаа нөгөө чиглүүлэгч багш нартай түрүү чи надад тайлбарлахад тэнгууд тэр мерчийг комик гаргачих чаа өөртөө зураад те. Тэнгүүтлээ мерчийг бас нэг хэсэг баг нь хийчихэж байгаа юм те. Тэгээ ингээд бүх хүүхдүүдэд оролцоотойгоор ингээд бүхэл бүтэн одоо продакшн хийж байгаа ажлыг энд хүүхдүүд хийж. Чи одоо жишээлбэл хэвлэхэд мөнгөний яах юм? Одоо эхлээд нөө сургуулаас биднээс ингээд санхүү гаргаж өгнө. Тэгээ бид нэр ингээд тэр мессеж ингээд хөрөнгө оруулалтаараа босгонгуудаа борлуулаад тэгээ буцаад сургуультай өгөөд өөрөөсөө дундаас нь тодорхой хэмжээний Байж би ч одоо яг их сургууль дээр явж байгаа юу? Тон сургууль дээр яваад байгаа юу? Бүх юмны суурь нь тавигдчихлаа гэхэд цаашаа явхад гоё идэг байхгүй юу? А суурьгүй хүмүүс явах гад тэлдэггүй байхгүй.
Тэ. Тэгэхээр та нарт нөгөө нэг одоо за энэ орчин үеийн технологийн суурь ингээд тавигдсан байна. Түүнээс гадна нөгөө энийг ингээл нөгөө эхнээс нь авал хийж ирсэн үн судалж гин, судалгаа хийж гин, тэ. Ингээл бүх юмудаа ингээд судлаад хийнэ гэдэг чинь нэг юмыг эхлүүлээд ингээд явуулж ягаад дуусгаж чаддаг болтлоо үед та нар хөгжиж байгаа байхгүй юу? Миний бодлоор биш үү тэгж дүгнэж байна. Гэхдээ манай үзэгчид гэхдээ бүр ингээд бид хэд бүр яг үнэн шүү. Бүр яг ингээд би бүр орж ирээл за хүүхдүүдтэй ингээд надаа юу гоё мэдлээд эхлэнгүүт нэгчтэй нэг хүүхд танилцуулчихсан. Бид ингээд цуг явъя. Ингээд танилцаа явчихъя гэд тэгээд багийд танилцаад тэгтээ яг л одоо батлагдчихж байгаа байхгүй юу? Үнэхээр кабинетаа үзэл энийгээ үзлээ. За чи тийм очиод гоё байж аа. Ундраагчд гоё, надад гоё мэдрэмж төрүүлэх гээд байгаа байхгүй тий. Энэ бол ямар нэгэн зайлшгүй шин бүрхэн мэдрэмж бүтээлч тэгээ юмд хандах хандлага нь ийм гоё болцсон байгаа байхгүй. Би бол үнэхээр гоё аялал хийчихлээ хүүхдүүдээ. Тэгээ та нар аюу гоё мундаг хүн болчоод тэгээ натад таалдаг, натад бүр очиж уулзараа заа. Би бол хүүхдүүдээ ирээдүйд үнэхээр ихтэй байна. Тэгээд биднэрт гоё дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ дэмжлэг гэдэг бол зөвхөн сургуулаар тогтохгүй миний бодлоор. Хүүхдүүд би зүг ярьж байна уу? Аа эдрээ төгөлдөг байна. Яг сургуулаар тогтохгүй орчин сургуулаас ингээд хүүхдүүдэд өгж байгаа өгөөж тэгээ багш нарын сэтгэл тэгээд байхтал болчихж байгаа юм шүү. Гэтэ ер нь бол яг тэн дээр нэмэх нь боордын сургууль ах хэвээр байна гэж би бодлоо. Тэгээд хүүхдүүд ингээд тусдаа төлбөр төлөөл сурхаач нэцүү тэгэл нэг дор бүх юмыг нэг газараас авч ирнэ гэдэг чинь өөрөө гоё. Яа, би яг бассейн гэж бодчих. Түрүүн бассейн яриадсэн шүү дээ. Тэгэхэд за нэг хүүхэд бассейнд явдаг болоо ихэд 7 хоногт 2 удаа явах нэ. За өглөө хичээл норно өдөр бассейнд явах нэ. Гэртээ ирчээд хоолоо идчихэд дулаан хувцас өмсөд бассейнд ороод бассейнаас гарахдаа дулаан хувцас өмсөд ганц нэг төгжирч мөгжөөд эсвэл алхаж малхаад ингээд явж идэл орой 6 болчих واخгүй. Тэгэхэд та нар бассейн руу ороод те. Шууд дотор байрнаасаа бассейн руу орлоо гарлаа. Даарч хүрхгүй. Тэгээ цаг байна. Тэгэхээр бол надад миний өнөөдрийн аяллаа нэг дүгнэлт бол тийм биш үү. Боордын сургууль бол хүүхдүүдийн бас хүүхдүүдэд илүү их боломж, илүү их суурийг олох юм байна. Цаг алдахгүй, алдах цагтаа амжилтыг бүтээх юм байна гэж бодлоо ш. Нэр би ганцхан юм асуучихъя. Тэтгэлэгт одоо таны сургуулиас хэдэн хүүхд тамирчсан байна? Их сургуулийн тэтгэлэг үү? Тийм. 12-ын бүгдээрээ яг одоо хэд хүүхдээ 36 хүүхэдтэй. Тэндээс яг gap year авч байгаа 4 хүүхэд л байна уу? 4-5 хүүхэд л байгаа. Тэгээ бос нь бол бүгдээрээ сургууль руу өргөлөө явуулаад тэтгэл авсан. Манайгийн нэг хүүхдийн авсан тэтгэлийн хэмжээ тэрбум давсан. Тэрбум төгрөг давсан. Ингээ амар олон сургуулиас ингээ тэтгэл авсараа. Тэгээ яах вэ? Бүгдэнд нь сурах юм уу гэж. Сонгож чадахгүй байна. Хүү тийм үү? Амар сайн сургуулиуд талаар за аль нь сурах вэ? Та нар тусалж байгаа юм уу? Би бол хятад руу л явж ирсэн. Хятадын Фуданы их сургуульд тэнцсэн. Тийшээ яв. Тэр чинь бас хятадтай 2 3-т ордог. Гэхдээ тийм гэж байд юм уу? Нэг ангийн нэг сургуулиас төгссөн 30 хүүхэдээс тэтгэлэг авна гэж тийм юм байд юм уу? Бага. Манай сургуулийн угаасаа одоо 12 дугаар ингээд төгсөж байгаа зорилго нь гадаадын их сургууль руу явуулна гэсэн. За тэгвэл за тийм ээ ийм гоё юм бахад тэгэл тэтгэлэг авахаас өөр боломж аргагүй юм байна те. Сайн байна уу? That's a good kid. Сайн байна уу? Сэвэн сайхан олцоорой. Хаста арай үед ингэж олон хүнтэй зэрэг мэдлэг юм байна. Яа тэгвэл эдний сургуулийн гоё нээлттэй чөлөөтэй хэдэн байна. За бүгдээрээ гоё агаараа өнөөдөр хичээл дээрээ. Уг нь бол өөртөө чинь нэлээ ярилцъя гэж бодсон. Тэгсэн чинь танаа хүүхдүүд бүх мэдээлэлээ надад өгсөн. Би ч бараг л нэлээ олон мэдээлэл авлаа. Таны зүгээс миний аялалд бас нэмэр болохоор аав ээжүүдэд мэдгээр сургуулийн тухай мэдээлэл юу вэ? За манайх энэ жилийн хувьд 6-аас 12 дугаар анги маань хичээлж байгаа. Одоогийн байдлаар 200 орчим хүүхэдтэй хичээлж байна. Тэгэхээр бид нар одоо 6-аас 12 дугаар ангитай хүүхдүүдэд ингэж хөгжүүлж чадж байгаа учраас илүү хүүхдүүд боломж олгож байгаа учраас бид нар энэ гайхалтай боломжуудыг суураас нь тавихыг хүсэж байгаа. Тэгэхээр эх хичээл 1-ээс 5 дугаар ангийг авч хичээлнэ. Ингээд манайх 1-ээс 12 дугаар анги буюу бүрэн боловсролын системээр хичээлэхээр бэлтгэгдсэн байгаа. Дахиад сургууль бүр барьж байгаа гэж байна. Бид нар 1-ээс 5 дугаар анги авахдаа бэлдээд дахиад өргөтгөлийн барилга хийсэн байгаа. Энэ маань 9 сарын 1 гэхэд дуусчихна. Бид нар 9 сарын 1-нд хүүхдүүдэд бүрэн хүлээж авах боломжтой болно. Багаангийн хүүхдүүд орч ирэх юм шиг. Бас манай нэг онцлог юу вэ гэхээр эрхчлээс бид нар Кембрижийн хөтөлбөрөөр хичээлж эхлэх гэж байна. Энэ хичээлийн жилийн үед туршилтаар яваад бид нар юугаа шалгалтанд ороод тэнцэж гисэн бүрэн эрхээ авчихсан байгаа. Эрхчлээс Кембрижийн хөтөлбөрөөр хичээлэхэд бэлэн болчихсон.
За би яг одоо ингээл нэг нөгөө хэлэхэд нэг л би бас эцэгчүүдэд мэдээлэл өгөх гээд байж байгаа шүү дээ тийм үүрэг хүлээчэд байж байгаа. Тэгэхээр би одоо ингээл судлаал үзэл ингэж явахдаа за ер нь бол нэлээд өндөр төлбөртэй сургууль тэгэл ер нь бол бас л амьдралын боломж юу ингээл хуваагдаад явах юм байна да гэж бодож исэн байхгүй юу. Тэгсэн чинь энд бол миний бодлоор ёстой ямар л аав ээжийн хүүхдүүд ижлэхэн төвшөнд сураад ижлэхэн юм сураад бүгд сая манай 3 шиг юм мундаг хүүхдүүд болох юм байна гэж бодлоо. Тэгэхээр нэг тийм санхүүгийн хувьд боломжтой боломжгүй гэдэг ч юм уу мэдгүй тийм ялгаа ер нь гайгүй юм шүү. Энд заавчууд маань эргээд эхлээд эрэхтэй л угаасаа санхүүгийн тэр боломжийг судлаад ирчихсэн байдаг тийм. Тэгэхээр тэр хүмүүс ард нь юу хардаг вэ гэж би боддог вэ гэхээр тэр хүмүүс угаасаа л энд боломж байна. Миний хүүхд хөгжих боломж байна. Энд ихийг сурах гээд байна гэдэг юуг нь харчихсан учраас тэр төлбөрийг өндөр гэж хардаггүй байх. Бас гэхдээ би бол ер нь сургуулийн төлбөрийг өндөр гэж боддоггүй. Яг байрлаж ажиллаж байгаа сургуулийн хувьд бол энэ өндөр төлбөр гэж би бодохгүй байна. Миний ард хүүхдүүд маань маш их зүйлийг сурч байгаа. Бүх юм таалагдлаа. Өнөөдрийн миний энэ 7 хоногийн миний эхний аялал үнэхээр гайхалтай бүр ингээд намайг сэргийж чадлаа. Тий энд байгаа хүүхдүүд бол ингээд би бүр бахархчлаа. Би гэхдээ ирээдүйн аюу мундаг хүүхдүүд байна да. Ирээдүйн мундаг залуучууд энд хүмүүжиж байгаа юм байна да, сурч байгаа юм байна да, чадж байгаа юм байна да, суйртай болж байгаа юм байна да л гэж бодлоо. Баярлалаа. Хүүхдүүдийн маань ингэж хэлнэ гэдэг чинь бидний ажлын үр дүнд таалж харж чадсан. Үнэхээр баярлалаа. Тэнд орлогын спорт урлагийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд танай хүүхдүүд бүр өнөөдөр ингэж сурсойлын гэчгөө. Инхгүй л би яг нэг төгсгөл маань нэг өөр болох гэдэг. За баярлалаа.